5 дугаар сарын 1-ээс 2 руу шилжих шөнө хилэнцээ ордонд тэргэл сар гарч байна. За хилэнцээ ордны тэргэл сар маань өөрөө нууцуудыг ил гаргаж ирэх, үнэн илчлэгдэх энергитэй тэргэл сар болдог. За тэгэхээр энэхүү тэргэл сарны ерөнхий энерги ямар сэдвүүд хамгийн хүчтэй идэвхжих, за өвхөр болон хилэнцийн аксис дээр тохиож байгаа учраас харилцаа мөн сэтгэл зүйд ямархуу байдлаар нөлөөлөх юунаас болгоомжлох вэ? Энэхүү энергийг яаж зөв ашиглах талаар хэдүүлээ ярьцгаая. За үхрийн орд маань өөрөө тогтвортой байдал, мөнгө хөрөнгө санхүү, амар амгалан байдал, бидний тайван аюулгүй байдлыг түүнээс гадна бидний одоо нөгөө юуг үн цэнтэй гэж үздэг вэ? За түүнээс гадна одоо нөгөө материалын зүйлсийг илэрхийлж байдаг гариг. За нар маань одоо үхрийн ордон дээр байрласан байгаа. За тэгтэл хилэнц бол өөрөө нууцуд түүнээс гадна одоо хардал, дайдас, сэтгэлзэлтэй холбоотой асуудлууд, за мөнгө хөрөнгө санхүүгийн хувьд болоод ирэнгууд өөр шир зээл бусдаас орж ирж байгаа тусалцаа дэмжлэг заавгүй бол дундын хөрөнгө мөнгө санхүү гэлтэгжидэг. За түүнээс гадна одоо сэтгэл зүйн хувьд уяатай байгаа мэдрэмжүүд, за та магадгүй хин нэгэн тайртай байлаа гэж бодоход тухайн хүнийгээ тавьж явуулахгүй байгаа мэдрэмжүүдийг гэдэг ч юм уу тий. За тэгээд эрх мэдлийн тоглоом буюу одоо нэг нь нөгөөгийнхаа дээр дор орох гэсэн, бие бинийгээ өөрийнхөө хүслээр байлгах гэсэн сэтгэл зүйн одоо иймэрхүү холбоо хамаарлыг түүнээс гадна тодорхой хэмжээгээр дотн харилцааг түүнээс гадна өмнөнийг илэрхийлж байдаг орд байгаа. За сар маань болохоор энд хилэнцээ ордон дээр байрлаж байгаа буюу наар сар хоёр хоорондоо эсрэгцэн байдалтай байгаа учраас энэ нь болохоор тэргэл сар болж байгаа үе иймэрхүү байдлаар илэрдэг. За тэгэнгүүт тэргэл сарны үед ялангуяа одоо энэ хилэнцээ ордон дээр үхэр хилэнцээ ордны тэнхлэг дээр болж байгаа учраас юуг алдхаас айж байгаа вэ? Ямар нэг хүнээс одоо хит их уягцсан хин нэгийг тавьж явуулж чадахгүй зууралцсан байна уу? За таны амар амгалан байдал ямархуу нөхцөл байдалтай байна. Үгүй бол үнэхээр амар амгалан байгаа юм шиг түр хэсгээд байна уу? За хайр дурлалын асуудал харилцаан дээр магадгүй бизнесийн хамтрагч дээр ч гэсэн тухайн харилцааны одоо үнэн бодит байдал ямархуу байдалтай байна. За итгэлцэл байна уу гэдэгтэй холбоотой. За нууцуд хин нэгэн бие биенээсээ ямар нэг зүйл нуучсан байгаа ч юм уу. Тиймэрхүү зүйлс хөгдөх боломжтой. За түрүү хэлсэнчлэн мөнгө бөгөөд одоо нөгөө хүний мөнгөтэй холбоотой асуудлууд хөндөгддөг учраас мөнгө тэгээд үнцэн аюулгүй байдал дээр ямархуу одоо өөрчлөлтүүд, шилжилтүүд болоод байна вэ? Дундын хөрөнгө мөнгө санхүүгээ зохицуулах байдал ямархуу байгаа вэ гэдэг сэдвүүд ерөнхийдөө бол хөндөгддөг. За тэргэл сар ерөнхийдөө дандаа одоо нөгөө шинэ сар маань ямар нэг зүйлийн эхлэлийг бэлэгддэг. За одоо хөрсөнд шинэ үр суулгаж байгаатай адилхан байдаг бол тэргэл сарууд болохоор одоо тэр тавьсан үрээ эцэст нь ямархуу үр дүнд хүрсэн байгааг харах буюу одоо юм оргил зэг бүх зүйл одоо тодорч илэрч гарч ирж байгаа цэгийг илэрхийлж идэг. За тэгээд энэхүү тэргэл сар маань хилэнцээ ордонд болж байгаа учраас нууцуд, дарагдсан гомдлууд, итгэлцлийн асуудлууд, мөнгөтэй холбоотой маргаанууд, харилцааны одоо тэнцвэргүй байдал, за сэтгэл зүйн бага зэрэг ийм хэцүү асуудлууд магадгүй тавьж явуулах ёстой байсан ч гэсэн тавьж явуулж чадахгүй байгаа зүйлүүд илүү тодорч гарч ирэх болов уу гэж бодож байна. За түүнээс гадна одоо энэ үед ямар нэг байдлаар хилэнцээ орд маань өөрөө нууцуд бөгөөд далд байдаг зүйлсийг илэрхийлдэг учраас дотроо дарчсан хэлэхгүй байсан зүйлүүд, нууцуд, мэдээллүүд энэ үед ил гарч ирэх магадлал өндөр. За тэгэхээр та хин нэгний үннийг нуучсан байсан нууцыг энэ үед олж мэдэх магадлал өндөртэй. За үгүй бол хин нэгний одоо нөгөө нэг нуучсан байсан. За үгүй бол одоо яг иймэрхүү юм санаж бодоод харьцаад байсан байна гэдэг зүйлийг мэдэх магадлалтай. За үгүй бол одоо нөгөө өөртөө байсан айдас мэдрэмжүүд, за өөрөөсөө нуужсан байсан одоо юм сэтгэл зүйн зүй тогтлоод гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсийг илүү анзаарах боломжтой. За энэ тэргэл сар ердөө нөгөө нэг хилэнцээ орд дээр болж байгаа учраас таатай ч таагүй ч ерөнхийдөө бол үннийг ил гаргаж ирэх. За тэгээд юмнууд одоо илүү бодтой болох магадлал өндөртэй. За сонсож байгаа хүмүүс магадгүй бодож иж магадгүй ямар сөрөг зүйлс хэлж ийна гэж бодож байгаа бол энэ нь өөрөө нөгөө тухайн болж байгаа орд бөгөөд гаригуудтай нь холбоо хамааралтай шүү гэдгийг ойлгоорой. За тэгээд дараагаар нь одоо энэ хүү тэргэл сар өөрөө хилэнцээ ордонд тохиож байгаа учраас удирдагч гараг нь ангараг гараг байгаа. За тэгтэл ангараг гараг маань яг энэ үед энэ тэргэл сар болж байгаа үед өөрөө хоньны ордонд байрласан байгаа. За ангараг гараг өөрөө ерөнхийдөө бол нөгөө дайны гараг гэж тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл бид ямар нэг байдлаар одоо шийдвэр гаргах, үннээ хэлэх, хил зааг тогтоох, хин нэгнээс одоо холдохгүй бол болохгүй нөхцөл байдалд очих гэдэг ч юм уу. Үгүй бол ямар нэг заавал үйлдэл хийх шаардлагатай болох зүйл тохионо гэсэн. За яагаад вэ гэхлээр түрүү хэлсэнчлэн ангараг гараг өөрөө дайны орд. Тэгээд тодорхой хэмжээгээр
маш ийм хүчтэй энергитэй буюу одоо өөрийнхөө эзэн ордон дээр байрласан байгаад байгаа учраас тодорхой хэмжээгээр баг зэргийн төвчээргүй болох удраа нь одоо дотроо хадгалсан зүйлээ хийлэх, уур бухимдал огцом гарч ирэх, за гинтийн шийдвэрүүдийг гаргах, магадгүй өөрөө өөрийгөө өмгөөлж хамгаалах зүйлс гарах мэдрэмжүүд төрөх боломжтой. Өөрөөр хэлбэл ердөөсөө ийм үйлдэлтэй холбогдсон тэргэл сар байгаа. За тэгээд энэхүү нар бөгөөд цар маань хоёулаа Плуто буюу дэлхийн ван гарагтай сөрөг холбоосууд үүсгэсэн байгаа. За тэгэхээр магадгүй энэ үед хин нэг нь хин нэгнийг одоо илүү хянах гэсэн хит зууралцсан тавьж явуулмааргүй. За үгүй бол одоо би биэндээ баг зэрэг юм дарамт үзүүлсэн гэдэг ч юм уу те. Үгүй бол түрүүн хэлсэнчлээ яг дахиад дотроо одоо хураасан байсан бухимдлууд ил гарч ирэх. За тэгээд өөрөө өөрийнхөө нөгөө хүчийг тавьж явуулахгүй байгаа буюу ердөөсөө л би бууж өгөхгүй гэсэн юм зөрүүд байдлыг харилцаандаа гаргаж ирэх магадлал өндөртэй харагдаж байна. За тэгээд магадгүй одоо нөгөө нэг энэ тохиолдолд хит их туйлшрах. За үгүй бол нэг л бол одоо бүх зүйлийг шийдвэл одоо шийдэн үгүй бол тэр чигтээ одоо ингэж болно гэдэг ч юм уу тий. Баг зэргийн тийм одоо нөхцөл байдлууд үүсэх. За сэтгэл зүйн хувьд ямар нэг юм бас хит их автах гад ах магадлалууд гарч ирэхийг үүсэхгүй. За яг энэ өдөр мөн түүнээс гадна буд бөгөөд Кирон буюу шархцсан ангаагч хоёр гараг маань хоорондоо холбогдсон холбоос үүсгэж байгаа. За тэгэхээр энэ өдөр үг ердөөсөө одоо маш хүчтэй нөлөөллийг үзүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл үг одоо нөгөө нэг хүнийг алж чадна, амьлуулж чадна гэдэг нөлөөлөл яг одоо бодит байдал дээр өнөөдөр яг тухайн эрсдэлтэй холбоотой өдөр маш хүчтэй байх болно. За магадгүй ямар нэг та хүнтэй ярьлаа гэж бодоход таны хуучин байсан шарахыг эмзэг сэдвэг дээр тань дөрүүлдэг гэдэг ч юм уу тий. Үгүй бол таны одоо нэг хийсэн мессеж үгүй бол өөр нэгнээс ирж байгаа одоо яриа хэлүг тухайн одоо хүний сэтгэл зүйд маш их хүчтэй нөлөөлөх нөлөөллүүдийг үзүүлэх. За түүнээс гадна хин нэгэнд одоо удаа хэлээгүй байсан зүйлээ үннээ өөрөө хэлэх гэдэг ч юм уу тий. Яригдаагүй байсан сэдвүүдийг маш удаан бодож явсан ч гэсэн хөндөгдөхгүй байсан сэдв энэ үед гарч ирэхийг үүсэхгүй. За үгүй бол одоо шархлаа дотроо бодоод яваадсэн зүйлсээ хэлэх. За тодорхой хэмжээгээр одоо нөгөө яг зөв цагтаа зөв үгээ хэллээ гэж бодоход энэ нь дахиад нөгөө бидэнд сэтгэл зүйн хувьд эдгэрлийг ч гэсэн авчрах боломжтой ийм хүчтэй нөлөөлөлттэй байна. За амар энгийн байдлаар хэлэх юм бол хин нэг нь танд одоо гинт огцом өөрийнхөө үннийг хэлж магадгүй та ч гэсэн дотроо байсан зүйлийг шууд хэлэх магадaltaй. За тэгээд гомдол уур эмзэглэл өмнө дотроо бодчихсон байсан зүйлсүүд нь үг хэл яриагаараа гарч ирээд биднэрт одоо маш чухал нөлөө үзүүлнэ. За тэгээд энэ өдөр ерөнхийдөө нөгөө нэг үгээрээ шархлуулах, за хатуу кит түрэмгий байдлаар ярих бодлогогүйгээр одоо хэл яриагаар нөгөө үнийг гомдоох магадлал өндөртэй байгаа учраас тодорхой хэмжээгээр үг хэлэндээ анхаарах ёстой. За гэхдээ нөгөө талаараа одоо эрэг талаараа гэх юм бол өөрийнхөө бодит үннийг нууж авсан зүйлээ сэтгэлээ одоо уудлаад хэлэх. За тэгээд хэдий таны одоо эмзэг сэдв байсан ч гэсэн маш одоо шулуун шудрах сайхан яриа өрнүүлэх. За шархаа одоо ингэж гаргаж ирж хэцүү байсан зүйлсээ ярьж байгаа учраас тодорхой хэмжээгээр тэр нөгөө хэцүү байсан мэдрэмжүүдээ гол зүйлээ хэлээд тэрний дараагаар одоо ойлголцолд хүрэх үгүй бол хэцүү байсан зүйлээ шийдэх, эдгэрэлт хүрэх боломжтой харагдаж байна. За түрүүн хэлсэнчлэн одоо энэхүү тэргэл сарны эзэн гараг болох ангараг гараг маань өөрөө Бархасад гарагтай баг зэрэг одоо юм сөрөг холбоотой байгаа учраас за магадгүй бид сайн талаараа өөрийгөө одоо өмгөөлж хамгаалах, зоригоо гаргах, за магадгүй хойшлуулж байсан зүйлээ бол хэлэхгүй байсан зүйлсээ хэлэх магадaltaй. Гэхдээ сөрөг талаараа гэх юм бол одоо байгаа нөхцөл байдалтай хитийдсэн одоо хариу урвал гаргах, уур хуцаар бухимдлаа гаргах гэдэг ч юм уу тий. За түүнээс гадна хит яарсан шийдвэрүүдийг гаргах, за магадгүй би зөв гэд тэр одоо байгаа өөрийнхөө өнцгийг хит давуул илэрхийлэх магадлалууд байгаа харагдаж байна. За тэгэхээр энэ бүх зүйлийг багслаад ирэхэд энэхүү тэргэл сарын үед амьдрал дээр одоо харилцааны хувьд нуугдсан байсан гомдлууд ил гарах, өөртөө үнэн байсан зүйлийг одоо хэлж ярих. За магадгүй тодорхойгүй харилцаа байсан бол харилцаагаа илүү тодорхой болгох. За магадгүй 3 дахь хүн за үгүй бол одоо ийм ойлгомжгүй одоо нөхцөл байдал итгэлцлийн асуудлууд одоо энэ үед гарч ирэх. За тасрах ёстой байсан харилцаанууд тасрах. За үгүй бол харилцаа илүү бодит, илүү үнэн дотн төвшөнд хүрэх шилжих боломжтой. За мөнгө бөгөөд ажлын талбар дээр гэх юм бол мөнгөтэй одоо яаж харьцаж байсан бэ гэдэг зүйлээ та илүү ухаарах, анзаарах. За
хамтын дундын мөнгө хөрөнгө санхүү өөр шир зээл за үгүй бол одоо юу гэдэг юм бусдаас орж иж байгаа тусалцаа дэмжлэг мөнгөө хуваарлах байдалтай холбоотой асуудлууд гарч ирээд энэ үед шулуун шударга байдлаар яригдаад чийдэгдэх боломжтой харагдаж байна. За сэтгэл зүйн хувьд гэх юм бол хардалт, уур бухимдал за магадгүй одоо хин нэгнийг тавьж явуулж чадахгүй байгаа зүйлстэй холбоотойгоор айцууд, уцаарууд, бухимдлууд гарч ирэх боломжтой. За түүнээс гадна одоо хин нэгнийг алтгаас айж байгаагаа ойлгож байгаа гэдэг ч юм уу тий үгүй бол одоо тэр нь ямар нэг эд зүйлсийг алтгаас айж байгаагаа ойлгох боломжтой. За тодорхой хэмжээгээр дахиад нөгөө хүндээ одоо хяналт тавихгүй бол болохгүй юм шиг одоо тийм хэрэгцээ байгаа юм шиг мэдрэгдэх мэдрэмжүүд одоо ихсэх боломжтой байна. За түүнээс гадна өөр байдлаар гэж бодоход сэтгэл зүйн хувьд одоо өөрийнхөө бүх зүйлийг цэвэрлэх боломжтой харагдаж байна. За тэгээд бие махбодын хувьд гэх юм бол одоо үхрийн орд маань өөрөө бидний бие махбод мэдрэхүй бөгөөд аюулгүй тайван доктортой байдалтай холбоотой байдаг учраас нойр хоолтой за холбоотой стрессээ бид нар одоо хуримтлуулсан байх. За тэр нь хооллолт нойронд нөлөөлөх. За би магадгүй одоо ингэж чангарчихсан, зангирчихсан, хөсчихсөн байгааг мэдрэх боломжтой. За түүнээс гадна бага зэргийн ядаргаа үүсэх боломжтой харагдаж байна. За тэгэхээр энэ тэргээс сарны үед одоо тэргээс сар маань өөрөө бүх зүйлийг одоо тавьж явуулах, энерги цэвэрлэх, цэгцлэх өөрт ашиггүй байгаа буюу одоо танд аль хэдийн үр ашиггүй дуусчихсан зүйлийг тавьж явуулахад аюул тохиромжтой үе байдаг. За тэгэхээр тэмдэглэл хөтлөх, за түүнээс гадна сэтгэл зүйн хувьд одоо өөрийнхөө хувьд цэвэрлэгээ хийх буюу одоо энерги цэвэрлэх, шинжлэх. За магадгүй одоо хайртай харилцаанд байгаа хүмүүс байлаа гэж бодоход хортой харилцаанаасаа гарах. За мөнгөний хувьд болохоор одоо нөгөө өөрийнхөө байгаа бодит байдлыг үнэлж дүгнээд дараагийн зөв сонголт алхмуудыг төлөвлөгөө гаргах. За түүнээс гадна одоо хин нэгэнд одоо хайр дурлалын асуудал дээр гэдэг ч юм уу тий хүчтэй уяатай байгаа юм шиг мэдрэмжүүд байх юм бол яагаад юунаас болсон бэ? Өмнөх зүйд харилцааныхаа зүй тогтлуудыг одоо эргэж харах, ойлгох, ухамсарлах. За тэгээд бусад хүмүүстэй одоо нөгөө маргаан гарах магадлал өндөртэй байгаа учраас шудраг одоо илүү төлөвлөсөн байдлаар ойлголцол дээр үндэслэн харилцаа хариндыг өрнүүлэхэд таатай байна. За юунаас болгоомжлох вэ гэх юм бол хин нэгнээс өшөө авах, хардах, шалгах, мөрдөх, хянах гэж оролдох. За хин нэгний одоо нууцыг олж мэдхийн төлөө бол дайрах гэж оролдох. За гинт харилцаагаа таслах, гинт одоо салгаа шийдэх, амар ууртай мессежүүдийг явуулах гэдэг ч юм уу тий. Гомдлоосоо үүдсэн байдалтайгаар шийдвэрүүдийг гаргах. За асуудлаа үгүй бол одоо нөгөө нэг байгаа нөхцөл байдлыг хит томруулах буюу одоо хит дөвөөлгөх. За одоо л бүхнийг шийдэхгүй болохгүй гэсэн байдлаар туушрахаас бас та хэдий зайлсхийгээрэй гэж зөвлөе. За энэхүү тэргэл сарны энерги маань үхэр хилэн зарслан болон хумхын ордууд буюу одоо фикс цаануудад нөлөөлөх илүү хүчтэй нөлөөлөл үзүүлэх магадaltaй байна. За ялангуяа та хэд маань илүү мэдлэгтэй бол 11 хэмтэй ойр байх тусмаа бүр илүү хүчтэй мэдрэгдэх болно. За энэхүү тэргэл сарны маань энерги мөн тухайн 5 сарын 1-ээс 2 шилдэг шөнөөсөө 3 хоногийн өмнө бөгөөд 3 хоногийн дараа буюу 4-р сарын одоо 28-наас эхлээд магадгүй 5-р сарын 4-ний хүртэл нөлөөлөл үзүүлэх энэ хооронд одоо түрүүний хэлсэн зүйлс болох боломжтой байна. За хэрвээ сүүлийн үед дотроо ямар нэг зүйлийг одоо бодоод дараад яваадсэн яах вэ гэдэг одоо ийм хэцүү мэдрэмжүүд төрсөн. За магадгүй нүүр тулгаас зайлсхийгээд хойшуулаад байсан бол одоо энэ бүх зүйл илүү хүчтэй гарч иж магадгүй. За энэ тэргэл сар ердөөсөө одоо санамсаргүй зүйл гэхээсээ илүүтэйгээр бидэнд юу нурж байгаа, юу үнэндээ бидний амьдралд үлдэх ёстой гэдгийг харуулсан тэргэл сар болж байна гэж харж байна. За зурхаагаа зөв сонсохын тулд хамгийн түрүүнд мандалд ордороо сонсороо. За ингэснээрээ бодит амьдрал дээр болох үйл явдлыг илүү тодорхой мэдэх боломжтой. Нарны ордороо сонсох юм бол бидний оюухан бодол санаанд нөлөөлөх байдлыг илэрхийлнэ. За сарны ордороо сонсох юм бол бидний сэтгэл зүйн хувьд ямар нөлөөлөх байдлыг харна. Мандалд ордоо мэдгүй хүмүүс байх юм бол баруун дэд болонд та хэддээ заавар бичлэг оруулж өгье. За ингээд та хэд надтай одоо ямар нэг байдлаар холбогдоод өөрийнхөө надад зурхаа яг одоо танд болж байгаа зүйлсийн талаар за үгүй бол хосын харилцааны талаар зурхаагаа уншуулахыг хүсэх юм бол бичлэгний тайлбар хэсэгт байгаа линкүүдээр надтай холбогдоорой. За ингээд 12 ордны зурхаалга орцгоё. Хоньны орд, хоньны мандалд нар сар. За хоньны ордныхны хувьд энэхүү тэргэл сар 8 дугаар гэр дээр нь нар маань өөрөө 2 дугаар гэр дээр ангар гараг 1 дугаар гэрүүд дээр байрлсан байна. За тэгэхээр хамгийн түрүүнд мөнгө хөрөнгө санхүү өөр шир зээл за дундын хөрөнгө мөнгө
За түүнээс гадна дотн харилцаа, ихтгэлцэл, хардалтай холбоотой сэдвүүдийг маш хүчтэй гаргаж ирж байгаа харагдаж байна. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө мөнгө, үнцийн аюулгүй байдал нэг тал байхад нөгөө талд одоо хинтээ холбогдсон за сэтгэл зүйн хамаарал нуугдсан байгаа үнэнүүд гарч ирэх боломжтой байна. Ангараг гараг 1-р гэр дээр байгаа учраас энэ удаад одоо зүгээр ажиглаад өнгөрөх гэхээс илүүтэйгээр та өөрөө шийдвэр гаргах, өөрийгөө хамгаалах ямар нэг юмыг таслах магадлал маш өндөр байна. Найз нөхөд олон нийтийн хүрээлэл баг хамт олонний асуудлууд энэ бүхнийг хурцдгаж магадгүй. За тэгээд энэ үед өөр төлбөр санхүүгийн одоо бодит байдлаа одоо илүү өөрийнхөө гарт удирдлагад аваад за илүү зөв зохистой зарцуулаарай гэж зөвлөе. За түүнээс гадна дотн харилцаанд өөрийнхөө үннийг яриарай. За түүнээс гадна таны энергийг одоо сордог холбоогоо таслах нь илүү зөв байх болов уу гэж бодож байна. За ууртай үедээ мөнгө хөрөнгө санхүүгийн бөгөөд харилцааны том шийдвэрүүдийг битгий гаргаарай гэж зөвлөе. Үхрийн орд, үхрийн мандалт, нар сар. За үхрийн ордныхны хувьд нар 1-р гэр дээр тухайн тохиож байгаа тэргэл сар маань та хэдийн 7-р гэр дээр ангараг гэрэг 12-р гэрүүд дээр нь байрласан байна. За ийм учраас энэхүү тэргэл сарны үед хамгийн ихээр одоо хөндөгдөх асуудал нь таны одоо хосын харилцаа магадгүй гэрэлсэн бол одоо нөхөртөөгөө, эхнэртэйгээ за бизнесийн хамтрагчид, түншлэлүүд буюу одоо та бөгөөд бусад хүнтэй холбоотой тэнхлэг дээр бүх зүйл болж байна. За энэ үед харилцаа ерөнхийдөө бол одоо оргилдоо хүрээд тодорхой болох за нуугдсан байсан гомдлууд, хүлээлтүүд итгэлцэл хардалтай холбоотой асуудлуудын одоо бодит үнэн ил гарч ирэх магадaltaй харагдаж байна. Ангараг гэрэг 12-р гэр дээр нь байрлсан байгаа учраас асуудал одоо гаднаасаа гэхээсээ илүүтэйгээр таны одоо удаан бодож явсан, дарчгсан байсан гомдлууд, бухимдлууд уур уцаар за түүнээс гадна одоо тодорхой хэмжээгээр далд байсан айдсууд гарч ирэх магадлал өндөртэй харагдаж байна. За тэгээд Плуто 10-р гэр дээрээс одоо сөрөг холбоосууд өгж байгаа учраас ажил, нэр төр, олон нийтийн дарамт нь одоо таны хосын харилцаанд нөлөөлөх магадлал ихтэй байна. За энэ үед харилцаа одоо тодорхойгүй байсан бол харилцаагаа илүү тодорхой болгох, өөрийгөө золиослсон байсан бол тэр бүх зүйлээ одоо илүү тодорхой харах, за гомдчихсон уур уцаараа дарчсан тэр бүх зүйлээ ухамсарласан бол тэрийг одоо уураар гэхээсээ илүү ухамсартайгаар үгээ одоо зөв сонгож хэлэх нь та хэдтэй илүү зөв байх болов. Чимээгүй харин төвчээд өнгөрөх юм бол нэг өдөр дэлбэрэх магадaltaй учраас та хэд маань одоо энэ үед уур уцаараа зөв зохистой бодлоготойгоор илүү ухаалгаар гомцсон байсан зүйлсээ гаргаж хэлэх нь зөв болов гэж бодож байна. Ихрийн орд, ихрийн мандалт, нар сар. За ихрийн ордныхны хувьд энэхүү тэргэл сарын 6-р гэр дээр нь нар 12-р гэр дээр ангараг гараг өөрөө болохоро та хэдийн 11-р гэр дээр байрлсан байна. За тэгэхээр тэргэл сарны хувьд одоо энэ таны ажил, за өдөр тутмын амьдрал, эрүүл мэнд, за өдөртөө ердөөсөө авж байгаа ачаалал магадгүй ядарчихсан байгаа бүх зүйл дээр одоо энергийг нь төлрүүлж өгч байна. За тэгэхээр магадгүй сүүлийн үед хит их ачаалттай явсан, бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө түрүүнд нь тавьсан. За түүнээс гадна одоо өөрийнхөө орчин тойрны хүрээлэл, хамт олон найз нөхөддөө өөрийнхөө хит их энергийг зарцуулаад байсан бол одоо тэр бүх зүйл оргил зэгтээ хүрээд ил гарч ирж байгаа гэсэн үг. За 12-р гэр дээр нар явж байгаа учраас цаанаасаа одоо ядарчихсан, стресс ч гэсэн байгаа бүх зүйл ил гарч ирээд та ердөөсөө тэрийг илүү анзаараад мэдэрж байгаа болов гэж бодож байна. Харин сар маань болохоор та хэдийн 12-р гэр дээр байрлсан байгаа даа учраас одоо тэр нөгөө ядарчихсан байгаа зүйлээ засахыг танаас шаардж байна. За тэгэхээр та хэд маань энэ үед хит олон одоо үүрэг хариуцлага өөрчлөсөн байгаа бол тэр бүх зүйлээ зохицуулах. За олон хүнд амлалт өгчихсөн байгаа бол тэр бүхнээ ч гэсэн одоо зөв удирдах, цэцлэх, эрүүл мэнд нойр хоол стрессээ одоо илүү зохицуулах буюу нойр хоолндоо илүү анхаарах, стрессээ одоо гаргах аргуудаа ашиглах гэдэг ч юм уу тийм. За түүнээс гадна одоо хэрэгцээгүй байгаа танд одоо шаардлагагүй зүйлсийг хийхээ болох нь одоо илүү зөв байх болов гэж бодож байна. Мэлхийн орд, мэлхийн мандалт, нар сар. За мэлхийн ордныхны хувьд энэхүү тэргэл сар та хэдийн 5-р гэр дээр, нар 11-р гэр дээр, за ангараг гарагийн та хэдийн 10-р гэр дээр байрлсан байна. За тэгэхээр энэхүү тэргэл сарны үед хайр дурлал, романтик харилцаа холбоо
За тэгээд нөгөө амьдралаас авч байгаа гой сайхан мэдрэмжүүд, хүүхдтэй холбоотой асуудлууд, за таны одоо хүслүүд бүх зүйл оргил үедээ гарч ирж ийн гэсэн үг. За нэг талаас одоо таны ирээдүйн төлөвлөгөө, найз нөхдийн хүрээлэл, за түүнээс гадна одоо ийм зүйл хүрнэ гэд бодчихсон байсан зүйл идэвхжиж хахад нөгөө талаас болохоор та өөрөө юу хүсэж байгаагаа одоо нуух боломжгүй болж магадгүй. Тэгэхээр магадгүй тэр нь хүүхд илүү романтик харилцааг хүсэж байгаа гэдэг ч юм уу, тиймэрхүү зүйлс байх магадлал өндөртэй байна. За ангараг гараг нь 10 дугаар гэр дээр байрсан байгаа учраас ажил мэргэжил, карьерийн чиглэл, за нэр хүндтэй холбоотой одоо зүйлс нь таны яг хайр дурлал, хөөхд хувийн аз жаргалтай тодорхой хэмжээгээр зөрчилдөж байгаа буюу баг зэрэг асуудлуудыг дагуулад нөлөөлөд байгаа болов уу гэж харж байна. За мэлхий ордныхан маань энэ үед хайр дурлал дээр одоо илүү үнэнч байх. За түүнээс гадна бүтээлч зүйлс хийж байгаа. За магадгүй өөрийнхөө хоббиг ажил мэргэжил болгоё гэж бодож байгаа бол тэрийг илүү нухацтай авч үзэхэд тохиромжтой байна. За хүүхэдтэй холбоотой чухал шийдвэрүүдээ одоо энэ үед зэгцлэг шийдэх нэг мөр болгоход зөв байх болно. За гэвч хит одоо зүрх сэтгэлээрээ хандаад туйлшрах гэдэг ч юм уу, тэг үгүй бол хит драматын нөхцөл байдлууд руу орохоос зайлсхийрэй гэж та хэдий зөвлөё. Арслангийн орд, арслангийн мандалт, нар сар. За арслангийн ордны хувьд энэ хүү тэргэл сарын та хэдийн 4-р гэр дээр, нар 10-р гэр дээр, ангараг гарагийн та хэдийн 9-р гэр дээр тус тус байрласан байна. За тэгэхээр энэ хүү тэргэл сарны үед та хэдийн хувьд гэр бүл, гэр орон, дотоод амар амгалантай холбоотой зүйлс маш хүчтэй хөндөгдөх болно. За нэг талд одоо ингээд өөрийнхөө ажил, мэргэжил, карьер, нэр хүндээ хөөгөөд маш их завгүй байж итэл нөгөө талд гэр ажил гэсэн одоо ийм зөрчилдөө үүсээд гэр орны асуудлууд таныг одоо танаас илүү их анхаарлыг тавьж хаартаад байж мэднэ. За гэр бүлийн ямар нэгэн асуудал, завгүй бол нүүх шийдвэр гэдэг ч юм уу тий. Завгүй бол бүр юм сэтгэл зүйн ухтаанд байсан дотоод гомдол удаан дарагдсан байсан шийдэгдэхгүй байгаад исэн гэр оронтой холбоотой одоо асуудлууд энэ үед ил гарч ирэх боломжтой. За тэгээ ангараг 9-р гэр дээр байгаа учраас таны одоо нөгөө үзэл бодол, за урт хугацааны одоо алсын төлөвлөгөө, гадаад орн руу явах, за сургалт, боловсрал, за магадгүй хууль эрх зүйн асуудлууд зэрэгтэй холбоотой энэ бүх зүйлийг дахиад одоо таны гэр оронтой холбоотой шийдвэрүүдэд нөлөөлөх боломжтой харагдаж байна. За энэ үед гэрийнхээ одоо амар амгалан тайван байдлыг бөгөөд гэр оронд гарч байгаа асуудлыг нэн төрөнд тавьж хараад шийдвэрлэрэй гэж зөвлөмөр байна. За энэ үед магадгүй одоо гэр бүлийн асуудлуудыг илүү шударгаар ярилцаад шийдвэрлэх нь илүү чухал байх болно. За ямар нэг байдлаар ажил бөгөөд нэр хүндийнхаа төлөө, карьерийнхаа төлөө гэр бүлийн амар амгалан тайван байдлаа үгүй бол өөрийнхөө амар амгалан байдлыг золиосолж байгаа хэсгийг шалгаж анзаарч харж үзээрэй гэж зөвлөе. За магадгүй ажлын стрессийг гэртээ авчирж байгаа үгүй бол гэр бүлийнхаа асуудлыг одоо дараад өнгөрөх гэж байгаа оролдлогууд нь буруу байх болов та хэд маань анхаараарай. Охины орд, охины мандалт, нар сар. За охины ордныхны хувьд тэргэл сар нь 3 дугаар гэр дээр, нар 9-р гэр дээр, ангараг гараг 8 дугаар гэр дээр тохиож байна. За ингэснээр энэ тэргэл сарны үед хоорондоо хийж байгаа яриа, холбоо, мэдээлэл, за гэрээ хэлэлцээр илүү чухал нухацтай болж ирж байна гэсэн үг. За магадгүй энэ үед хийж байгаа яриа хэлэлцээр шийдвэрүүд, за тэр бүх зүйл магадгүй гэрээ хэлэлцээр хийгээд баталгаажуулж байгаа үе байж болно. За энэ нь болохоор ангараг гараг 8 дугаар гэр дээр байгаа учраас магадгүй итгэлцэлтэй, мөнгөтэй холбоотой, үгүй бол нууц зүйл, үгүй бол сэтгэл зүйн одоо юм гүн гүнзгий холбоо мэдрэмжүүдтэй холбоотой байж болно. Өөрөөр хэлбэл одоо өөрийнхөө дотоод мэдрэмжийг үг хэлээр агаараа гадагшаа илэрхийлэх, за үгүй бол амар энгийн байдлаар хин нэгэнтэй холбоотой мөнгө итгэлцэлтэй холбоотой гэрээ хэлэлцээр хийх боломжтой юм гэж харж байна. За Плуто 6 дугаар гэр дээр байгаа учраас ажлын стресс, эрүүл мэнд, өдөр тутмын дарамт таны одоо хэлж байгаа үг хэлээрээ бодол санаантай илүү хүчтэй нөлөөлөх магадaltaй. За энэ үед хийж байгаа гэрээ хэлэлцээртэй илүү нухацтай хандах, за магадгүй зарим тохиолдолд нягтлж үзэх. За түүнээс гадна одоо сэтгэл зүйн хувьд ямар нэг зүйлсээ одоо хэлэхдээ хит хатуу үг хэлэх үгүй бол сэтгэлсэн бүх нүгнэн мэд хүлээж авах
ухаас сэргийлээрэй гэж та бүдтэй зөвлөё. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалт, нар сар. За жинлүүрийн ордныхны хувьд тэргэл сарын та хэдийн 2 дугаар гэр дээр, нар 8 дугаар гэр дээр, ангараг гараг 7 дугаар гэр дээр тус байрласан байна. За энэ тэргэл сарны хувьд таны хөрөнгө мөнгө үнцийн аюулгүй байдал, за хамтын хөрөнгө мөнгө санхүү одоо харилцаан дээр одоо та юуг нөгөө хүндээ өгж байгаа, нөгөөнөөсөө юу авч байгаа гэдэг сэдвүүдийг хүчтэй хүндсэн байхаар харагдаж байна. За тэгэхээр харилцаа зөвхөн одоо сэтгэл зүйн хувьд гэхээсээ гадна одоо таны өөрийн үнцийн бөгөөд санхүүтэй холбоотой шийдвүүдийг гаргах магадлал өндөртэй харагдаж байна. За ангараг 7 дугаар гэр дээр байрласан байгаа учраас таны бизнесийн хамтрагч хайртай хүн, за үгүй бол одоо өрсөлдөгч гэдэг юм уу тий. Тэр хүмүүс нь одоо таны уур уцаар бухимдлыг төрүүлэх магадaltaй байна. Плуто 5 дугаар гэр дээр байрласан байгаад сөрөг холбоос үүсгэж байгаа учраас хайр дурлалдаа таны бардам зан гэдэг ч юм уу тий, үгүй бол атаархалтай холбоотой романтик харилцааны одоо ийм адармаатай нөхцөл байдал гэдэг ч юм уу бие биенийг одоо удирдах гэж оролдож байгаа байдлууд нь бүх зүйлийг одоо хурцдах магадaltaй байна. Тийм болохоор үн цэнийг хин нэгнээр одоо хэмжүүлэх, үгүй бол хин нэгнээс хүлээн зөвшөөрүүлэх гэж байгаа юм шиг мэдрэмж авах шаардлагагүй шүү гэж та бүдтэй зөвлөе. За түүнээс гадна одоо мөнгөтэй холбоотой асуудлуудаа илүү тодорхой болгож зэгцлээрэй. За сэтгэл хөдлөл ихтэй байгаа учраас мөнгөө одоо тэр сэтгэл хөдлөлөөсөө болоод хит их үүрэх, за түүнээс гадна одоо харилцаагаа авч үлдэхийн тулд хит их зүйлийг нөгөө хүндээ өгөх зориулах хандлагатай харагдаж байгаа учраас та хэд маань өөртөө энийг анхаарч үзээд зохицуулаарай гэж зөвлөе. Хилэнцэн орд, хилэнцэн мандалт, нар сар. За хилэнцэн ордны хувьд тэргэл сарын та хэдийн 1-р гэр дээр, наран 7 дугаар гэр дээр, ангараг гараг нь 6 дугаар гэр дээр цус байрласан байна. За ингээр энэхүү тэргэл сарны үед та өөрөө таны зүрх төрх, таны хүсэл твцэн зүйлс за магадгүй таны тогтоосоо одоо хил хязгаар тай холбоотой асуудлууд одоо оргил зэгтээ хүрээд үр дүнг та харж байгаа гэсэн үг. За нөгөө талдаа ердөөсөө харилцаа холбоо хайр дурлалын одоо гэрэлсэн хүнтэй нь үгүй бол бизнесийн хамтрагчид зэрэгтэй холбоотой асуудлуудын тэнцвэр бодтой байдлаар одоо илүү шалгагдаж байгаа болов уу гэж харж байна. За ангараг гараг 6 дугаар гэр дээр нь байрласан байгаа учраас таны өдөр тутмын стресс, ажлын одоо орчин байгаа нөхцөл, биеийн ачаал ядаргаа зэрэгтэй бүх зүйл нь таны одоо ааш харамшин шийдвэр харилцаанд шууд нөлөөллийг үзүүлэх нэ. Магадгүй одоо эдгээрээс ирсэн дарамт хахалт хэцүү нөхцөл байдал одоо стрессүүд нь ааш харамшин шийдвэр харилцаанд нь шууд гарч ирнэ гэсэн үг. За Плуто 4-р гэр дээр нь байрласан байгаа учраас гэр бүл за өнгөрсөн шарах гэр орны орчинтой холбоотойгоор дахиад одоо баг зэргийн юм дарамт хэцүү мэдрэмжүүдийг өгөх магадaltaй байна. За ингэснээрээ ердөөсөө одоо хүсэж байгаа зүйлээ хамтрагчдаа ярьж байгаа хүндээ илүү тодорхой хэлхийг та хэдтэй зөвлөе. За бие махбод эрт хүч, стресс, энерги, эрүүл мэндэд илүү анхаарал хандуулж өөрийгөө бөөцөлөөрэй гэж бас зөвлөмөр байна. За гэхдээ нөгөө түрүү хэлсэнчлээ одоо ийм олон стрессүүд байгаа учраас энэ бүх стрессээ нөгөө хүндээ гаргаж тусахаас зайлсхийгээрэй гэж та хэдтэй зөвлөе. Номын орд, номын мандалт, нар сар. За номын ордныхны хувьд тэргэл сар нар 2 дугаар гэр дээр, нар 6 дугаар гэр дээр, ангараг 5 дугаар гэр дээр тус байрласан байна. За тэгэхээр та хэдийн маань хувьд цаанаасаа байгаа ядаргаа ихсэн, за магадгүй одоо 50 бус зүйдүүдийг зүүдэлсэн байх, за нуугдсан байсан, одоо дарчсан байсан, анзаарахгүй байсан стресс, ядаргаа бухимдлууд гарч ирэх сэтгэлзээ одоо юм хуучин шархууд үгүй бол айдсууд гарч ирэхийг үүсэхгүй байна. За тодорхой хэмжээгээр одоо өдөр тутмын дадал зуршил, ажлын орчин нөхцөл, бие махбодын хувьд маш их зүйл хийх ёстой боловч одоо бие махбод нь дийлэхгүй байгаа, амжихгүй байгаа гэдэг ч юм уу тиймэрхүү нөхцөл байдалд орчихсон байгаа болов уу гэж бодож байна. За ангараг гараг 5 дугаар гэр дээр нь байгаа учраас та өөрөө цаанаасаа одоо хайр дурлал дээр романтик юмыг илүүд үзэж байгаагүй бол хүүхдүүдтэйгээ холбоотой үгүй бол өөрийнхөө хобби бүтээлч байдалтай холбоотой өөрийнхөө дотор дарчсан байгаа зүйлсээ илүү хиймээр санагдах болов уу гэж харагдаж байна. За энэ үед ердөөсөө одоо өөрийнхөө амралт нойрыг илүүд нэгдүгээр тавиараа гэж зөвлөе. За сэтгэл зүйн хувьд өөртөө одоо цэвэрлэгээ тавьж явуулах ёстой зүйлсээ тавьж явуулаарай. За түүнээс гадна цаанаасаа одоо ядарчихсан байгаа зүйлс бие махбод нь маш тутсан байгаа л гэж бодож байгаа учраас бие махбодоо анхаараарай.
Түүнээс гадна одоо байнга өөрөө өөрийгөө завгүй байлгаад шийдэх ёстой асуудлуудаас зүхтаахгүй байхыг та хэдий зөвлөж байна. За материйн орд, материйн мандалд нар сар. За материйн ордны хүний хувьд тэргээ сар 11-р гэр дээр нь нар 5-р гэр дээр ангараг гараг нь болохоор 4-р гэр дээр байрласан байна. За энэ тэргээ сарны үед найз нөхөд таны одоо хүрээлэл хамт олон урт удаан хугацааны зорилго ирээдүйн төлөвлөгөөтэй холбоотой асуудлууд энэ үед гарч ирэхээр байна. За ингэснээрээ ердөөсөө нөгөө нэг таны найз нөхөдтэй холбоотой за бөгөөд таны одоо нөгөө харайлагдж байгаа бүлэгтэй холбоотой ямар нэг үннийг олж мэдэх за үгүй бол та нөгөө тухайн бүлэг найз нөхдийнхөө хүрээлэлд харайлагдж байгаа хэсэгтээ эргэлзэх боломжтой харагдаж байна. За өөрөөр хэлбэл та одоо тэр магадгүй найз нөхдөсөө илүү сонгоороод байгаа өөрөөхөөрөө баймаар байгаа өөрийнхөө нөгөө нэг бүтээлч байдлыг романтик харилцааг за үгүй бол хоббиг хөмөр байгаа гэдэг ийм сөргөлдөөнүүд үүсч болох нэ. За тэгэхээр та хэдий зөв хүрээлэлтэй байгаараа одоо харилцагаараа сонгоорой гэж зөвлөмөр байна. За түүнээс гадна ирээдүйнхээ зорилгыг өөрийнхөө одоо хүсэлтэд нийцүүлэх тусмаа та хэдэд илүү бас татах болов гэж бодож байна. За түүнээс гадна одоо хинд өөрийнхөө энергийг өгөөд байгаа зарцуулаад байгаа цаг хугацаагаа өгөөд байгаа вэ гэдгээ шалгаарай, зөв сонголт хийгээрэй гэж та хэдэд зөвлөё. Хумхын орд, хумхын мандалд нар сар. За хумхын ордны хүний хувьд тэргээл сар 10-р гэр дээр, нар 4-р гэр дээр ангараг гараг болохоор 3-р гэр дээр тус байрласан байна. За энэ тэргээл сарны үеэр таны хувьд ажил мэргэжил карьер нэр хүнд одоо олонд харагдах дүр төрх байдалтай холбоотой асуудлууд хөндөгдөхөөр байна. За тэгэхээр магадгүй одоо ажил мэргэжлийнхаа үүднээс одоо шат ахих шаардлагатай болох үгүй бол нэг ажлын ард гарах гэдэг ч юм уу үгүй бол энэ чиглэлээр одоо үнэхээр ямар байгаа хэсгийг эргцүүлж дүгнэх юм асуултууд гарч ирэхээр харагдаж байна. За нөгөө талд нь гэх юм бол 4-р гэр дээр нар байрласан байгаа учраас гэр орон гэр бүл амар амгалан тайван байдалтай буюу одоо таны хувийн амьдралтай холбоотойгоор энэ хоёрын одоо ажил мэргэжлийн болон гэр орны тэнцвэрүүд одоо шалгагдсан соригдсон үе байгаа болов гэж харж байна. За тэгээд ангараг гараг 3-р гэр дээр байгаа учраас таны хэлж ярьж байгаа зүйлстэй холбоотойгоор гэр орон бөгөөд ажил мэргэжил карьерийн зүйлс дээрж гарч ирэх энэхүү асуудлууд хөндөгдөх боломжтой байна. За тэгэхээр та хэдий зөвгөх зөвлөгөө гэх юм бол гэр орныхоо нөхцөл байдал за магадгүй гэр бүлийнхаа асуудлуудыг шийдснийхаа дараагаар ажил мэргэжилтэд илүү анхаарах төвлөрөх нь зүйтэй харагдаж байна. За түүнээс гадна гэр оронд болж байгаа стресс бухимдалаараа ажлынхаа байгаа орчин нөхцөлийг эвдэх боломжтой байгаа бол энэ дээр анхаараарай гэж зөвлөе. Загсны орд, загсны мандалт нар сар. За загсны ордны хувьд энэхүү тэргээл сарны 9-р гэр дээр нь нар 3-р гэр дээр ангараг хэрэг 2-р гэр дээр тус байрласан байна. За тэгэхээр энэхүү тэргээл сарны үед таны хувьд ихтгэл үнэмшил за амьдралыг одоо том дүр зургаар нь харах нөхцөл байдал гадаад улс орн руу аялах за үгүй бол магадгүй боловсролоо дээшлүүлэх гэж ийсэн үгүй бол хууль эрх зүйтэй холбоотой асуудлууд зэрэгтэй холбоотой ийм оргил үе дээрээ ирж байгаа буюу асуудлууд гарч ирэхээр харагдаж байна. За тэгэхээр магадгүй таны одоо өдөр тутмын байгаа орчин нөхцөл за таны бодол үг хэл яриа шийдвэрүүд хаашаа явж ийнэ би яг яах гээд ийнэ гэсэн юм том асуудалд гарч ирж байгаа бол нөгөө талаас таны одоо нөгөө нэг ирээдүйн зорилго чиглэл за ихтгэл үнэмшил за магадгүй гадаад руу одоо сурах амьдрахаа шийдэх за хууль эрх зүй аялалтай холбоотой асуудлууд хөндөгж байгаа буюу энэтэй холбоотойгоор хаашаа явах вэ яах вэ гэсэн том асуултууд шийдвэрүүд гарч ирж байгаа болов гэж бодож байна. За ангараг гараг 2-р гэр дээр нь явж байгаа учраас мөнгө таны одоо үн цэн бөгөөд аюулгүй байдалтай энэ том асуудлууд бөгөөд энэ асуудлууд шийдлүүдэд шууд нөлөөлөл үүсгэж байгааг үгүйсэхгүй. За тэгэхээр том дүр зургаараа одоо юу зөв бэ гэдэг байдлаараа асуудлыг шийдэх тусмаа танд зөв шийд гарах болов гэж бодож байна. За тэгээд Плуто гараг та хэдий 12 дугаар гэр дээр байрласан байгаа учраас айцаасаа үүдэлтэйгээр өөрийнхөө одоо дүр зураг ирээдүйн том зорилгыг байх боломжтойгоос нь одоо илүү жижигээр хийх боломжтой харагдж байгаа учраас тэрэн дээр одоо битээ хаагаарай гэж та хэдий зөвлөмөр байна. За түүнээс гадна одоо өөрийгөө үнэлэхгүйгээс болоод тодорхой хэмжээгээр боломжоо алдах боломжтой байршилтай байгаа мó гэж харж байгаа учраас өөрийгөө үнэлээрэй гэж та хэдий зөвлөё. За бичлэг маань таалагдсан бол лайк, дарж, subscribe хийхээ мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай.